Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу манайхаа шинэ өдрийн мэнд. Өнөөдрийн дугаар өмнөх дугаарын үргэлжлэл байгаа. За магадгүй энэ хоёр дугаар танд хитрхи хитээдсэн юм шиг санагдаж магадгүй. За хэрвээ та дөнгөж сүнсний сэрэлтэндээ орчоод өөрийнхөө би хинбэ гэдгийг мэдэж авах гад мөн сүнснийхэн зорилго юу вэ? Хэрхэн өөрийнхөө дотоод хүнтэйгээ холбогдох тухайга сайн ойлгож мэдээгүй. За эсвэл шүн болгон зүйдээ манаж хоноод үүндээ олигтой үрдэн олоогүй. Тэгээ өөрийгөө гацчихсан байна гэж бодож байгаа бол үүндээ санаа зовох хэрэггүй. За хамаг анхаарлаа би хийм бэ? Миний сүнсний зорилго юу юм бэ? Хэрхэн дотоод хүнтэйгээ яаж холбогдох вэ гэдэгт дан ганц анхаарлаа хандуулахын оронд үүний зэрэгцээ та сүнслэг бэлэг ухаанд багаар суралцах хэрэгтэй. За нэгэн бодит жишээ авъя л да. За жишээ нь та Еш өгөөд тэнцээд дээд сургуульд орлоо гэж бодъё. Тэгээд дээд мэргэжлийн диплом авахын тулд зөвхөн өндөр оноо авах хэрэгтэйгээд оноонд л хамаг анхаарлаа хандуулад байгаа. Та чинь яг адилхан гэсэн үг байхгүй юу? Харин үүний оронд энэ богинохон 4-6 жилд асар их мэдлэгийг ямар сурах аргаар суралцаж авах хэрэгтэй вэ? Ямар нарийн мэргэжил миний хувь хүний сонирхолд илүү тохирох вэ? За хэнийг дагаж ямар арга барилаар суралцах хэрэгтэй вэ гэдгийг ухамсарлах нь сүнсний бэлэг ухаанд суралцахтай агаар нэгэн адилхан шүү. За ингээд өнөөдрийн дугаар руугаа орцгоё. За өнөөдрийн дугаар шин соулмэд сүнс хажуудах хуучин хүний чинь бид шилжин орж ирсэн танин мэдих шинж тэмдгүүд. Нэгт нь хажуудах хүн чинь гэнэт өөр болсон мэт мэдрэмж. За энэ голцоо урдын байнгын давтамжтай уурлаж уцаарладаг байсан үйлдэл сэдэв дээр шал өөр эерэг хариу үйлдэл хийхээр илэрч гардаг. За хоёрт нь зан ааш нь гэнэт эерэг болж өөрчлөгдөх. За өдөр болгон уурлаж унтуцдаг байсан бол энэ нь алга болох. За гуравт нь өмнө нь өгөхгүй байсан хайр халамжаа илэрхийлж эхэлдэг. За тус хэрэгтэй юу гэж асуух, өөрийн хүслээр танд туслах, ямар нэгэн сэтгэлийн зовнил айдас хүйдэстэй үед чинь дэргэт чинь байж баталгаа өгөх. За дөрөвт нь сэтгэл зүрх оюун санааны огцом өөрчлөлтөнд орно. За өмнө нь бусдыг шүүмжлээд үгүйсгээд байдаг байсан бол оронд нь өөрийгөө бусдын оронд тавьж альваад эргээр ханддаг болох жишээтэй. За тавт нь гинт амьдралын зорилгоо ойлгох. За чөлөө цагаараа үр ашиггүй дэлгэц харж дэмий гадуур зугаацж цагийг өнгөрөөдөг байсан бол үүний оронд шин зүйлд өөрийгөө сорих, шинийг сурах бүтээх үйлсэд орох. За 6-ад нь урд мэдэгдээгүй байсан авьяас болон зүм бэлгэн илрэн гарах. За энэ нь альваад шийдвэр гаргахдаа асуудалд хандахдаа дандаа логикт баригдаж байдаг байсан бол илүү зүм бэлгийнхаа үүднээс асуудлыг шийдвэр гаргах жишээ нэ. За 7-ад нь харилцаанд шин ам орж бүх зүйл шин мэдрэмжтэй болох. За урдын үл хүндэтгэл арилж хэрүүл маргаангүй болж хин хэнийг хүлээн зөвшөөрөх байгаа гарна. За 8-д нь итгэл хүч нэмэгдэх. За өөртөө итгэлгүй, өөрийгөө голсон, өөрийгөө буцастай харьцуулахаа болж өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрдөг болсон байна. За 9-д нь уг хүн гэнэт гүн ухаан, бэлэг ухаанд татагдах. За сүнсний сэрэлт, сүнслэг бэлэг ухааны талаар үгүйсгдэг байсан хүн гэнэт үүнийг сонирхож судалж эхлэх. За 10-т нь түүний дэргэд урдынхаасаа илүү гүн амар амгалан мэдэрч өөрийн амьдралын зорилгоо та ухаарч эхлэх түүнийг мэдрэх. За 11-т нь өмнө огт ойлгогдсодгүй байсан зүйлдээ их хялбар энгийнээр хамтдаа ойлголцож эхлэх. За 12-т нь харилцаанд шин тэнцвэр дотоод нэгдэл
гэрэл гэгээ орж ирнэ. За урдынхаа одоо нэгнийгээ дарамтлсан, удирдсан, нэгийгээ үгүйсгэсэн, доромжилсан харилцаанд үгүй болно. 13-т нь зүйдэнд чинь танил бус мөртлөө дотн мэдрэмжтэй хин нэгэн одоо тогтмол орж ирнэ. 14 дотор гэнэт тайвшрал ирж хайр мэдрэгдэх. Гэхдээ энэ нь одоо хажуу тухныхаа одоо танд зориулж хийж өгч байгаа нэгэн тус эсвэл танд авч өгсөн бэлэг гэх мэт одоо тийм бодит үйлдэлтэй ямар ч хамааралгүйгээр орж ирэх мэдрэмж. За 15-т нь болохоор зүрхний төвд зүрхний чакрач нь дулаан хэмнэл хичнээн одоо нэмэгдэж одоо ихсэх. За 16-т нь харааных нь одоо харц тогтун урд өмнө хаа нэгтэй авч байсан тийм дулаан мэдрэмжийг танд өгөх. За 17-д нь тухайн хүний одоо энергийн цацраг эерэг болж өөрчлөгдөж одоо хүйтэн хүнтэй харилцаа айдас төгшүүрийн мэдрэмж та хоёрын донд одоо алга болно. 18-д нь таны одоо сүнсний зорилгын ажиллаа хийхэд ямар нэгэн саад хийхгүй. За энэ нь таны бүтээ гэсэн шин эрмэлзэл хүсэлтийг чинь урд нь хоригддаг байсан бол эсвэл дэмждэггүй байсан бол одоо ядаж одоо дэмждэггүй маа гэхэд хориг тавхаа болно. За 19-т нь нэгнийхээ одоо сүүдэр болон гэрэлтэй таалуудыг одоо хоёр биендээ толны тусгал мэт ойлгуулж чадах чадамжтай болдог. Нэгнийгээ шүүмжлэх эсвэл өөрийгөө өмөрөх бусдыг эсэрхүүцэхэ болдог. За 20-т нь хэлж яриаггүй байсан ч бие бинийгээ ойлгодог сэтгэл зүйн гүн холбоотой болдог. 21-т нь учирснараа илүү гэгэрч сүнслэг зориг, сүнслэг өсөлтөө идэвхжүүлж чадах чадвар нөхцөл байдал боломж нь нэмэгддэг. За 22-т нь ямар нэгэн байдлаар хагцсан ч дахин биеиндээ татагдаж ирдэг холбоо. За эдгээр өөрчлөлтүүд нь одоо нэгэн шөнийн доторч тохиолдож болно. Эдгээр шинж тэмдгүүд нь одоо нэгэн хажуудах хүнд чинь илэрч гарч ирээд та үнийг мэдрээд байгаа үед дараах 3 төрлийн хосолсон медитац буюу дадлыг хийх хэрэгтэй байдаг. За ингэснээр шин орж ирсэн сүнстэйгээ нэгдмэл болох үүлийг хурдан бэхжүүлж өгнө гэсэн үг. За тэгвэл медитац гэж юу юм бэ? За медитац гэдэг нь сэтгэл, бие, оюуныг тайвшруулж төвлөрүүлээд дотоод ухамсартайгаа холбогдох дадлыг хэлж байгаа юм. За энийг одоо энгийн үгээр хэлбэл одоо таны тархины хит ачааллыг багасгаж одоо яг энэ мөчөд анхаарлаа төвлөрүүлэх сэтгэлийн дасгал юм. За үүний гол зорилго бол сэтгэл санааг тогтвортой байлгах, стресс түгшүүрийг бууруулах, оюун ухааныг цэвэршүүлэх, дотоод амар амгалан мэдрэх, өөрийн жинхэнэ бие хинтэйгээ холбогдох ач тустай. За медитацийн 4 үндсэн төрөл байдаг. За нэгдүгээр нь болохоор төвлөрсөн анхаарал, амьсгал, дуу аваа, дүрс эсвэл нэг үг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх. Хоёр дахь нь ухамсарт ажиглалт. Өөр тохиолдож буй бодол, мэдрэмж, оршныг шүмжлэлгүйгээр ажиглах. Гуравт нь харааны төсөөлөл. Тодорхой дүр, зураг, өнгө, гэрэл, бэлэгдлийг сэтгэлдээ зурж бясалгах. Дөрөвт нь хөдөлгөөнд медитац. Биеийн хөдөлгөөнөөр дамжуулан анхаарлыг төвлөрүүлэх. За энэ алхах юм уу, тайчиг арчилах юм уу, йога хийх байж болно. За эдгээрийг хослуулан хийснээрээ та одоо дотоод дуу хоолойгоо сонсох өөрийгөө олж авахд их өр өгөөчтэй байдаг. За ингээд одоо медитац хийх хамгийн энгийн алхмыг хамтдаа хийцгээе. За эхлээд танд 5-аас 10 минут хийхдээ хангалттай явандаа та аажмаар цагаа уртасгаж болно. За ингээд бэлтгэл байдалтай орцгоё. За эхний 30 минут та 5 тухтай суух эсвэл хэвтэж байрлаж болно. За нүдэн анаад
мөрөөс суллаад амьсгалаа аваад удаан гаргана. Та өөртөө ингэж хэлээрэй. Би энд байна. Би аюулгүй байна. За дараагийн 1 минутанд амьсгал дээрээ төвлөр. Агаар хамраар орж уушгинд дүүрээд дахин айжмаар гарч байгааг мэдэр. Зөвхөн амьсгалын урсгалыг ажигла. Хэрэв энэ үед бодол орж ирвэл түүнийг тэнгэрт өнгөрөх үүр шиг зүгээр ажиглаад дахин амьсгалдаа анхаарлаа хандуулаарай. За дараагийн 1 минутанд одоо анхаарлаа биеийн мэдрэмж рүүгээ шилжүүлэх хэрэгтэй. Хөл, өвдөг, ташаа, мөр, хүзүү, нүрээ мэдэр. Аль хэсэгт бага зэрэг чангаралт байгааг олж мэдээд амьсгал гаргах бүртээ тэр хэсгийг суллаж өгөөрэй. За дараагийн 1 минут төсөөлөд үзэх хэрэгтэй. Алтлаг, дулаан, гэрэл одоо таны толгооноос чинь орж ирээд бүх биеэр чинь гүйж сэтгэл санаа, мэдрэмжийг чинь тайвшруулж байна. Энэ гэрэл таныг хамгаалж эрч хүчээр дүүргэж байна гэж төсөөлөд үз. За сүүлийн 1 минут 30 секундэд өөртөө зөөлнөр би шинэхэн сүнсний энергийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлнэ. Энэ нь одоо шин сүнсийг уурж угтаж байгаа хэрэг. Тэгээд одоо та хоёрын хооронд гэрэлтэй утсан холбоо үүсэж холбогдож байгаагаар төсөөлөд тэр гэрэл нь одоо амьсгалах бүрт чинь улам хүчтэй бат бөх болж буйг одоо мэдэрч төсөөлөх хэрэгтэй. Тэгээд дараах үгийг давтан дахин хэлэх хэрэгтэй. Өөрийн сүнсний нэгдэл үнэн заяаны хантайгаа нэгдэж байна гэдэг үгийг хэлээрэй. Энэ сэтгэлийн дасгалаа өөрийнхөө зөв совингоо сонсоод шин орж ирсэн сүнстэйгээ нэгдмэл боллоо гэх үе хүртлээр хийгээрэй. За ойролцоогоор 7 хоног хийхэд болно. Заавал өдөрт хэдэн удаа хийн гэсэн тийм юм бол байхгүй. За ингээд жинхэнэ soulmate буюу энгийн хайр хоёрын ялгааг ярьцгаая. За нэгт нь энгийн хайр ихэнх үедээ төр зурдаа их ориглон мэдрэмжтэй байхад soulmate-тэй учирсан хайр гадаад үзэмж өнгө болон үйлдэлд үйл татагдах харин одоо сүнсний дуудлага гэрэлт зүм бэлэх суурилсан гүн гүнзгий мэдрэмжийг өгдөг. За хоёрт нь энгийн хайр эгдүцэл, шунал, тачаал ихтэй байхад soulmate-тэй учирсан хайр илүү хүлээцтэй дотоод амар амгалан эрхэмсэн байдаг. За гуравт нь энгийн хайр хажуудах хүнээ хайрлаад байсан ч өөрөө түүндээ ядраад байгаа юм шиг мэдрэмжийг аваад нөгөө хүн нь болохоор үүнээс залхаад байгаа мэдрэмжийг аваад байдаг. Гэтэл одоо soulmate-тэйгээ учирсан хайр болохоор бүрэн утгаараа өөрийгөө олсон мэдрэмжтэй байдаг. За дөрөвт нь энгийн хайр өөртөө болон өрөөл тоогдохын тулд одоо маск зүүж жинхэнэ хинбэ гэж өөрчилдөг байхад soulmate-тэй учирсан хайр одоо жинхэнэ би хинбэ гэдгээ мэдэрч түүнийгээ бие биедээ илэрхийлж чаддаг. Шин сүнс шилжин ирсэн үед дараах зүйлүүдийг онцгойлон хийгээрэй. Үүнд одоо намжлан залбирал хийн. Урд нь хийсэн одоо буруу үг үйлдэлтэй уучлал гуйх. За заавал биеэр очиж уучлах гуйх шаардлагагүй. Үүнийг одоо сэтгэлтэй хийж болно. Бусдын араас өрөөл хүсэх хэрэгтэй. Өөрийн одоо зөн совин мэдрэмжтэй итгэх. За бусдын шин сэтгэлээр харж эхлэх. За жишээ нь одоо энэ хүн ёстой ааш муутай хүн. Тийм болохоор энэ хүнээс болж өгвөл хол бай гэхийн оронд энэ хүнийг хэн юу ийм болгох ч хэрвээ би энэ хүний оронд ийм нөхцөлд байсан бол би яах байсан бол гэсэн одоо бодлоос үдлээс одоо гаргалгаа гарах. За мөн одоо өөрийнхөө дотоодтойгоо нэгдэж өөрөөсөө үргэлж асуулт асууж хэвших хэрэгтэй. За хийж болохгүй зүйлүүд нь болохоор
өнгөрсөн хүчээр сэргээж санах гэд хэрэггүй. За хэд логикээр тулгуурлаж аливаад асуудалд шийдэл гаргах шаардлагагүй. За нөгөө хүнээ яагаад гэнэт өөрчлөгдөв гэд сэжиглээд хардаад байх хэрэггүй. За нэгэн soulmate-тэйгээ нэгдэл болсон бол одоо хамтдаа дараах зүйлүүдийг хийх хэрэгтэй. За үүнд сүнслэг зорилгоо хооронд нь уялдуулах. Яагаад бид учир уу гэдэг асуултанд сүнслэг хариу хайх. За ганц өөрийнхөө өсөлтөд биш хамтдаа өсгөд төвлөрөх. Зөвхөн би биш бид гэх орон зайг үүсгэж зорилгоо нэгтгэх хэрэгтэй. За харилцаандаа гэрэл шингээх үүднээс хамтдаа бясалгал, залбирал, ухаарлыг хуваалцаж ярих хэрэгтэй. За хэцүү үед бууж өгөх биш харин альва зөрчил бол тухайн хос сүнсний хийх даван туулах ёстой зүйл сүнсний засал оршихугаас бид хоёрыг сорж байгаа сорь шалгалт гэдгийг ойлгож түүнийг хамтдаа даван туулах хэрэгтэй. Дараагийн дугаарт яагаад soulmate-тэйгээ уулзч чадахгүй байгаа шалтгаануудын талаар ярина. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.